тун гарах боломж огт байхгүй. Харин Энэ гадангийн шар толгоноос ийм сайхан аялгуунууд яаж гардаг байна? Евцэлэн егэг. Өгшөө. Чи хаа өрөөд ирвэ? Өнгө яхтай нэг эдэ адууга дурынчаад ил дээ. Нөгөө дуусшгүй дуу гарах гэж цаг нь олчлоо орж үзэхөө. За тэгвэл хоёулаа орж нэвтрүүлгээ үзье да. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Шинэ жилийн баярт зориулан бэлтгэсэн дуусшгүй дуу минь нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлэгт Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн хөгжмийн зохиолч Гадангийн Алтан хуйгийн гайхалтай сайхан дуунууд ихшгэлэх болно. Ингээд танд одоо манай нэвтрүүлэг хүрэлцээсэн. Баярлалаа. Одоо эхэллээ дээ. Ингээд шинэ он гэдэг тийм ээ. Мэдээж хэрэг хүн болгонд шинэ он солигдно гэдэг маш сайхан одоо мөч байдаг. Тэгэхээр та одоо бас үзэгчтэйгээ тийм ээ шинэ оны мэдлэгээ хүргэх. За та бүхэнд баярлалаа. Энэ үдэш энэ ирж яваа шинэ жилийг угтаж үзэгч, телевиз үзэгч олон түмэн хөгжин сонирхогч та бүхэндээ ирж яваа 13 онд үлзийтэй сайхан аз жаргалтай эрүүл энх дуу хуураар бэлхэж байхыг ерөөлийг дэвшүүлье. Ер нь шинэ жилээр бас арт түмэнтэйгээ тийм ээ Монгол түмэнтэйгээ их шиг дугаараа уулзна гэдэг бол хөгжмийн зохиолчдод бас сайхан тийм ээ бахархалтай. Тэгээд ч манай одоо дуусшгүй дуу нэвтрүүлэг бол одоо таны зохиосон бүхэл одоо үе үеийн дуунуудаас ялангуяа 1963 оноос тэгээ 60-аад оноос эхлээд зохиогдсон өдгөө хүртэл зохиогдсон сайхан дуу. Сайхан дуутай шүү дээ. Тэгэхээр одоо энэ олон жил бас таны дууг тийм ээ дуулж амьдруулж байгаа дуучид мөн одоо сонсож байгаа үзэгчд маань бас баярлах байхаа гэж бодож байна л да. Мэдээч хэрэг анхны юм бүхэн сайхан тийм ээ. Ялангуяа одоо хөгжмийн зохиолч хүмүүс анхны дуугаа тэрлээд тэгээ одоо бусдаас сонсгох гэж яарч байсан тэр мөч бол бас сонирн байх л та. Яагад бол таавал тэр үед чинь дунд сургуульд байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ талаар одоо дурсамж аваалцгаа. Ер нь хөгжмийн зохиолч хүн анхныхаа дуунд анхныхаа одоо өөрийн чинэлдгээр тэрэлж зохиох гэж оролдож байсан. Дараа нь зохиочод хүнд сонсгох гэж байсан. Тэр сайхан мөч бол ер нь мартагдахгүй үлддэг, үргэлж бараг л худлаа хэлдэг хүнд хөгжмийнхаа ард суугаад тэр маань санагдаж догтлж явдаг юм да. Тэгээд ээжтэй хайртай ээжтэй одоо зориулж одоо ямар нэгэн сайхан дуу зохиол миний ээжийг үргэлж мөнхөрч тэр дууг дуулагдсан тоолонд миний ээжид санагдаж дуулагдаж явмаа гэдэг юм. Надад нэг хүүхдийн санаа төрсөн. Явуу холонгон төвөр дээрээс хин тухай дуу гэдэг их сайхан гайхалтай сайхан сонгодог шүлэг олсон юм. Анхудаа алхаж байгаа хүүгээ ихэн арвөрөөсөн дэмжихийг үзээд гэж. Энэ шүлэг бол ерөөсөө уншаад ерөөсөө шууд ээж минь босон. За энүүнд л одоо ая хийгээд энийг дуулуулж чадах юм бол ээж минь мөхөрхнөө гэдэг юм ойлголт байсан. Тэгээд суусан да. Суугаад анхныхаа энэ аяыг биччихээд одоо хинээр дуулуулах бай гэхэд надаа яг тэр үед миний ангийн доор ангид гэрэл тод дууны ангид суралцж байсан. Ангийн гэрэл тодын
дуудаад хоёлаа энэ дууд болнаа гэдэг. Гэрэл дуудчих дуртай хоёлаа. Радионд тэр үед дуу бичүүлээ гэдэг бол их сонирхолтой үгээд сонин. Тэгээд их бас тийм амархан бэлждэг зүйл биш. Тэр үед бол үгэн галуулатээр орон батлаг юм тийм ээ. Аян дахиад хөгжмийн зохиолчдын холбооны дууны секцээр орж батлагдана. Тэр үед бол хөгжмийн зохиолчдын холбооны дууны секцийн дарга нь алдарт Мясран. Мясран. Тэгээ ингээд энэ дууга хөөцөлдөөд яваад Мясрангод үзүүлсэн энэ дуу маань шууд ерөөсөө үзээд жишээ дугаар ангилээ гэсэн нь Мясрангод чинь сайн байна. Сайн болж. За нэг яв дуулвал гэд гар үсгээ зураад хөгжмийн зохиолчдын холбооныхаа дууны секцийн тамгыг дараад ингээл гараад дэвхрэл зүгээр гэрэл дод бид чинь бөөн баяр. Радиогийн чимэд дуржгоо дээр очоод энийгээ бичүүлнэ. Тэгээд гэрэл дод дууллаа төгөл дөр хөөрийн хэлж бичүүллээ. Гэсэн чи чимэд дуржгоо энэ дээр чи 2 дугаар хоолой хэрэгтэй юм байна. Их сайхан дуу. За дуучин олдохгүй дуучин байхгүй юм чинь. Ер нь чи дуулнаа. Өөрөө дуу. Чи зоо. Ингээд гэрэл дод өндөр нам 2 аюулаа микрофон. Гэрэл додгаа өндөр хүн биш. Их өндөр шүү дээ. Их өндөр. Ер нь метр 90 орчим хүн. Маш өндөр. Тэр үед ч одоо хэдийн хэрэг насны хүн байсан бэ? Тэр үед жоохон байхгүй юу. Гэхдээ гэрэл дод чинь бол 7 дугаар ангидаа гаднаас орж ирсэн. Тэгээ хөгжим бүжигт багасаа байгаагүй. Дууны анги гэдэг гинт авахд л манай анги руу ороод ирсэн. Бөөн дуучид орж ирсэн байхгүй. Тэгээд ингээд өөр хайрцаг марцг үрж иж чацуу болоод хоёлаа нэг микрофон дээр зогсож олдуулсан л чимдэрж маш сайхан хүлээж авсан их сайхан дуу боллоо. Би яваа хөлөнд хэлэн за баярлалаа хүүхдүүдээ яз. Тэгэл ингээд хизээ радиогоор өгдөг юм бол гээд байнга радио шиг. Тэр дууг маань манай ангийнхан бол ихэнх нь найрал дууны ангийн хүүхдүүд учраас ерөөсөө тэр доороод хараад сургуулийн өрөөлд харцсан. Тэдгэн радиогоор яваад ихэлсэн чинь энэ дуу тарж ихэлсэн. Ингээд миний анхны хөгжим зохиох хүсэл маань биелж дуу маань олон нийтэд тэр дороо тарж. Ингээд энэ дуу маань надад анхны маш том урам зориг. Урам аялсан. 7 дугаар ангийн хүүхэд тийм жоохон хүүхэд ээжийнхээ ачийг хариулах гэж ээжигээ бодож дуу зохиох гэж тийм санаа төрнө гэдэг бол бас их ухаантай хүүхэд байж тээ тийм ээ. Яагаад гэвэл бас хүүхэд болгон тэгдэггүй шүү дээ. Тэгэхээр их эмзэг сэтгэлийг хүндсэн тийм дуугаар л та дуугаа хэлсэн байна л да. Магадгүй тэр үед ээж чинь тийм ээ мөнх хүсээ үзүүлсэн байсан уу? Тэгсэн харин тийм учраас таны хэдтэй байхад 7 дугаар ангид ордог жил 13 тавих. Дөнгөж ерөөсөө тийм ээ. Ээжийнхээ тэгвэл одоо ямар ч хэлсэн ээжтэй зориулж бид нар энэ дуугаа дуулах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр миний бодлоор та ээжигээ нэг жоохон дурсах уу? Миний ээжийг бол Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын манай аав бол Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын нэлээд хоёр хоол сумын усуудалтай. Ээж минь ер нь багаас яг бид нэрийг л одоо өсгөх гэж ажил түүнээс цэцэрлэгийн хүмүүжүүлэгч хүн. Тэгээд намайг цэцэрлэгт тэр Дундгойд бол би 4-р анги хүртэл Дундгойд байсан юм. Тэгэхэд тэр цэцэрлэгт ороо сургуульд ортол ер нь ээжтэйг л их ойр. Та ээжсээ хэдүүлээ? Ээжээсээ тавуулаа. Тэгээд ер нь ээжтэйг л их ойр. Аав маань тээврийн жолооч учраас нойр хаалгүй дандаа тээвэр алс хавлын аймагуудад тэгээд одоо юу тээвэрлдэг тэгээд явна. Явал 3-4 хоног дөмөр 7 хоногор ч явна шүү дээ бүр баяр бид нар явна. Тэгээд тийм учраас ээжтэйгээ их дотно. Ээжтэйгээ бүх юмаа зөвлөдөг. Ер нь тийм л хүүхдүүд ээжийнхээ үгэнд ордог. Тэгээд дуулдаг хүн байв уу? Одоо ээж юм. Үгүй яг ер нь манай Дундгойн чинь бол манай аав эдэр бол дуу их сайхан аялна. Дуулан төрөөс хаалга модо байхгүй л дээ.
уртын дууг маш бүх уртын дууг мэднэ, их хөвтэйхэн, дорж дуугаатай их найз. Гавь жижигч уртын дуу. Тэр бас манай нөхөх шүү дээ. Энэ хоёр чи их найз 100 манайд ирнэ. Жаахан тараг сүтээ ирнэ. Тэгээд дуулна. Жаахан халж хараа цөмөрөө дуулна. Их олон хүн дотроос тэр хоёрын хоолой нийлж байгаа. Тэр их л сайхан санагддаг. Манай ээж бол бас яг дуу их сайхан аялна. Бүх дуунуудыг мэднэ. Тийм түүнээс биш гоц дуулаад л тийм нэг тийм юм байхгүй. Зүгээр тийм их хөгжмөлөг л улсууд байсан. Ээжтэй зориулсан анхны дууга тийм ээ одоо бидний энд сайхан жижигхэн яал байж ин тэгэхээр бас үзэгчтэй таны яг өөрийн чинь дуу хоолойгоор хүрэх нь сонирн байх болов уу гэж бодож байна. Тэр үед бол бас их хөөрхөн дуулцдаг байсан шиг байна. Одоо бол хоолоо нэлээд доод зэрэгтэй оцсон. Гэтэл өөрөө дуулна гэдэг чинь үнц юм тийм ээ. Дууг их мартмар санагдаж байна. Нэг сайн нэрээс шүлэг харсан чинь энэ нэр дууг ерөөсөө хүмүүс мартдаггүй юм шүү дээ. Налах нэг тийм сонин готдаг байсан. Тэр сонин ингээд харж исэн чинь ар талд нь ая зохиогчд зориулдаг. Дунд дуртай. Хөөе би дууг мартах гэдээсэн юм чинь дунд дуртай болов уу гэж байж байна тийм. Дунд дуртай хийчихэд ардын дуужийн чуулга дээр очоод тэр инг төвшин цэрэн долгор хоёр их сайхан дуулж эхэлж ирсэн юм. Тэгээд тэр хоёр их хичээлдээ одоо их чи энэ дууг хоёр дуулж манай сургуулийн үндэсний хөгжмийн багш нар одоо тавлахад бэлэн болцсон гэдэг. Үндэсний хөгжим юу үгүй л анх удаа тэрэн дээр контрабас Мали Барбан хоёрыг хийгээд тэгээд төгөлдөр хуурыг нэмж эхлэх зэрэг үндэсний хөгжим маань нэлээд тийм жаз үндэсний хөгжим болоод ирсэн. Бас нэг сони юм бол манай сургууль биеийн тамирын багш Сэрэнин гэж юм. Биеийн тамирын хичээл дээр ер нь бие хүмүүс. Өвөл болохоор зэрэг нэг заал дээр өөр балетын хүн хийж ивэл бид нар зааланд орчихдоггүй. Тэгээд ангидаа нэг гимнастик руу юм хийлгээд тэгэл бодлоо. Гүйлтийн гэдэг мэгдэг гэх нэг юм заа. Би тэрэн дээр нь бол гахалтай өвөл. Сэрэнин гол доор багш нарын гандар тавьж зогсоон. Эсвэл ангид буруу харуулсан, брал харуулж зогсоон. Мэддэг байсан. Нэг өдөр ангид энэ алтан ихтэй уулзъя гэл ямар хичээл дээрээс намайг аваад гарсан. Гараад гэсэн чинь ноттой миний дунд дуртай болов гэрсэн. Чи багшийнхаа одоо их сайхан шүлгэнд ая хийцэн байна. Би мэдгүй. Хайр шүлэг гэж их загнуулдаг ганцхан хөөгддөг багшийнхаа шүлгэнд дунд дуртай болов хийцэн. Тэгээ энэ дуу тараад за ерөөсөө тэгэл дараагийн дуунууд бол андарсан дөө. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Алтан хуйгийн дуусшгүй дуу минь нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн студи 600-аас та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Ингээд студидээ ирсэн хөгжмийн зохиолч Алтан хуйгтай хамтран уран бүтээл тургадаг эдгээр сайхан уран бүтээлчтэй бүгдээрээ халуун дотноор огтон авъя. Найраг ихшгийн тэнгэр болоод нартай хорвоог дагуулад байхаар нь настай ээжийн энгэр болоод намайг дотроо агуулад байхаар нь дуунд дуртай болвоо би дуудуулж дуучин болвоо би энэ сайхан дууг дуулж өгнө хэмээн одоо та бүхний өмнө тайзнаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ тунгалгийг урья. Өө ямар хэцүү юм бэ? Орой болгон тог тасрахыг нэг олигтой ч юм үзчихэж болохгүй маа нэрээ. Яс хэцүү юм бэ зүгээр. Миний өвгөө лага асаач. Өнөр тий лага асаач. Тэгвэл радиогоо сонсон доо. Өөрөөсөө өчнөө өндөр хүүгээ өмсгэж өөрөөд нь зүтгэгч ихийг хараад ээжигээ би зүэрлийнхэн самдагдаа гэж эх хүний элбэрэл хайрыг анхан дуулж хөгжмийн урлагийн ертөнц сэтгэл тавьсан хөгжмийн авьяаслаг зохиолч Гадангийн Алтан хуйг өнөөдөр уран цагаарын нийтийн дууны уран сантай болж бие даасан өдөөдөө концерт төрөвж юм. Дүнчлэн уран сайхны болон баримтат арваад кинонд хөгжим чимэглэл зохиож Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн дуу хоолой арга барилтай нэгэн сод авьяастан болжээ. Эхийн дуунаас их авсан хөгжмийн авьяаслаг зохиолч Алтан хуйгийн их шигт дуулал улам бүр хөг аяар баяжиж ард түмнийхээ уянга дууны ширвэшгүй ариун санг баяжуулах болтугай. Нөгөө нэвтрүүлэх нь гараа дуусчихж байгаа бах та. Яана, айтайхан байсан юм. Нартай хорвоог дагуулад байхаар нь настай ээжийн энгэр болоод намайг дотроо агуулад байхаар нь Яасан тоглоомтой юм бэ? Амраг дэлхийргээд байхаар нь алтан нармайсан сон Нэрээс гоё дуулдаг гэж шүү дээ. Сайхан болтой. Айгуу сайтай. Тий. Үг тод хэлсэн. Хоёулаа нэг залуу насаа дурсаад нэг бүжгэлчихгүй аа. Юу яриад? Яаж? Үгүй энэ чинь яах юу байх вэ? Эдгээр телевиз хийж байх чинь бид хоёр яагаад телевиз хийж болдгоо? За их моцноо. За. Зургаач телевиз хийж.
Асах болив. Цаан чин зэман өвчөөлөд байна хөө. Харин тийм ээ. Бидний бүжгэлдэг нас биш байна. Алтан хий бол даанч авьяастай. Одоо энд бол бид одоо сайхан дарахаас жаргав. Үнэхээр их авьяастай хүн, үнэхээр сайн хөгжимчин хүн, их сайн морин гуурч хүн. Тийм учраас бол аялга нь бол үнэхээр өөгөө болдог. Одоо яг Монголын хөгжмийн зохиолчдын дуунуудаас тэр үед одоо яг гарч ирсэн ямар дуунууд байна? Үгүй яг зүгээр яг үннийг хэлэхэд энэ хожим тэр манай нэртэй хөгжим судлаач Батсүрэн нэг номон дээр бол байсан. Тухайн үеийн 60-аад оны хагасаас одоо 70-аад оны тэгээд дуустал одоо Монголын дууны нэгэн хэвшмэл одоо хөдөлмөр нэгдэл мал сүрэг цэрэг их орныг дуусан энэ сэдвийг алтан хоёрыг зөрөгтэй эвдэж одоо шин одоо дууны хөг аялгуу хэмнэлийг оруулж ирснээр Монголын эстрад дууны одоо анхны одоо дууны замналыг нээлээ гэж ингэж бичсэн. Би тэрнийг уншаад мөн их л баярлж исэн. Том судлаачийн юмд би орчлоо. Өөрөө бас дууны шүлэг бичдэг. Тий, шүлэг бичдэг хүн шүү дээ. Мундаг, сайхан, олон сайхан дуу. Тэгж баярлж л байсан. Тэгээд ер нь дараа нь энэ хэмнэлүүдээр сайн байна уу шинжилдээ сайхна чи шин ондоо мөн адилхан тийм хэмнэл. Ям пам 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 парэрэм дохотогар бидэ үрийг энэ дэргээ яг эхлэл бас их гоё тийм хэрэгэр тийм ээ. Энийг ерөөсө шинжилд зориулж зохиосон. Тэр үед их сургуулийн 4-р курсын Орос хэлний анги оюутан Эрдэнэ хаан Оросын одоо төрөний ярьжсэн тэр зохиолчдын дууг одоо тухайн үеийн ПХ дэргэлд дуур их хайтаахан болдог. Тэр нь одоо их таалагдсан. За яг Монгол ийм дуу энэ хүнд бичээд яг юм бол их сайхан түгэх юм байна. Ер нь их хэрэгтэй байна гэдэг нэг тийм сонин юу яасан. Тэгээд Эрдэнэ хаандыг олж уулзаад энэ шинэ жилийн дуу бичсэн юм аа. Тэгээ энийг нэг дуулаач гэсэн их дуртай. Тэгээ хөгжин сургуульд ирж хоёулаа ингэ төвлөрсөн байгаа. Баян Монгол тухайн үеийн Баян Монгол оркестр симфони найралтай сууж тоглоод тэгээд битсэн. За манай студид Монгол Улсын гавьяа жүжигчин Бацүх ах маань ирсэн байгаа. Та өнөөдөр бид бүхэнд бас ямар уран бүтээлтэй, ямар бэлэгтэй ирв? За баярлалаа. За Алтан хоёрын олон сайхан дуунуудыг дуулсан байдаг юм аа. Зангадгуун анх дуулсан Монгол Улсын үзэсгэлэн гоог жоохон хөнгөн ритмтэй болгоод дуулсан байдаг. Мөн одоо 60-аад оны үед зохиогдсон Баяртай охтой чамааг энтер гэдэг дуунуудыг манай залуучууд их олон залуучууд манай холбооны залуучууд дуулдаг. Энэ удаад бол би шинэ жил гэдэг дууг хамтлагийн охтуудтайгаа ярьж дуулах гэж байна. Тэгээд Монголын энэ дууны урлагтал бол нэг тийм 60-70-аад оноос хойш 60-аад оноос хойш өнөөдрийг хүртэл ингээд их олон тийм өөрийн гэсэн өнгө төрхтэй тийм эстрадлаг бас жазлаг дуу маягийн тийм ийм гоё дуунуудыг Монголын ард түмний
зүрх сэтгэл өнөөдөр хүртэл ингээд дуулж байна. Дуулагдаж явж байгаа юм байна. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт би шинэ жил гэдэг дууг нь одоо охтуудтай хамтаалъя. За тэгээ хамтдаа дуулж бүжгэлцгээд хүслийг биелүүлээ хүрхээдэг тодорхойлоо мөрөдөл дүүрэн шинжилгээ мөнхөн дуугаан туулцгаая ажлын өнгөрөө амарсан билүү чирапа очрахан зовоолё Бадрагын шүлгэн дээр сэрүүн саран гэж их сайхан шүлгэн дээр бас сэрүүн саранд гэдгийг дуу хийчихэд гэрэл дод маань дуулсан байсан. Тэгээ энэ дуу бас их дуйлан дарж ирсэн. Алуу наран жарав бас степлен нь болохоор бим 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 тук 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 тук. сэтгэлдэх зүгий юу зэрэгүн дэлхэсээ бэхорхи а ла 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 зэрэгүн дэлхэсээ бэхорхи. Тэгээд энэ их сонирм байсан. Тэгээ энэ бас тарж эхэлсэн чинь Бадраг нэг өдөр сургууль дээр ирсэн надтай уулзъя гэж ингэ багш нарын тодорсон Бадраггаа сууж байна. Дандаа нэг амар том цүнх хөрж ивдэг байсан. Ийм том портфель. Өөрөө намхан хүн шүү дээ. Тэрнээ яасан бахан юм дөртөж аваад хэдэн тийм тэд онторсон гэсэн. За би энэ анкетыг бүгэлж авна. Чиний хөрмөн одоо би тийш нэхгүй гэдэг гараа. Юунд Сочийн анх дугаар их наадамд арчил орнуудын дууны наадам болон тэрэнд та явахаар болсон. Таныг тодорхойлж байна. Эвлийн төв ороонд ч. Оо нэг юм доторх шаагш. За гадаад гэдэг юмар гарах нь юм. Дууны хаагчаар. Тэгсэн чинь 90 цагаан энэ юг шинжилгээг дуулаа. Гэрэл дод сэрүүн сарандаа дуулаа. Тэгээд Москва явлаа. Москвад очиод хөгжмийн зохиолчтой нь уулзаад Бадраггаа дээр үед авч бид нар ямар орос хэл мэдэх вэ? 90 цагаанд бол орос хэл мэд. Гэрэл дод бид тэр үл ангаагаад хараад. Тэгээд энэ дуу маань тэнд очиод тэгэхээр тэнцээ оркестровшка бүр оркестрт шууд найруулдаг хүн. Калвери ави дэргээл миний хоёр дууг аваа явсан. Гайхалтай. Мэргэжлийн гайхалтай найруулсан. Тэр одоо радиогоор тэр зүйл толгойд улсын Москвагийн радио телевизэн дээр идэх Страс симфонический найрал хөгжим ардын жүжигчин төргийн шагналт Юрий Сянтовын удирдлагаар тоглож. Сочийн анх дугаар их наадамд хөрөлцөн ирсэн Оросын композиторуудыг үрсэн байна. Тэгэхээр Арам Ильич Хачатурянтай тэр хүний том моторыг барьж аваа таймаар гэж тэр өөрснөө манай Монголынхантай ирж уулзсан. Бадраггаа хаддаг та мөнгө аяар юм өгч би бол энэ хүнийгөө энэ Хачатурян гэдэг үж ийм бүдүүн хүн юм уу? Бүдүүн хар цагтаа намхан дуу айхтар бүдэ аваа. Тэр гайхамшигтай хүний гарыг өрж тэнд мэндэлж байна. Жахан гүнийг л халаараа ихийнхэн дууг аялж хаал. Жахан баярлахлаараа Монгол ус үзэгслээ ингээд. Бас их өрмөц нэг дуу байгаа юм л да. Би бас танаас асууя гэж бодож байсан. Нэг алиалагчийн дуу гэд тий. Инецкээ манай одоо сэтгүүлч редактор Ёлк үгийн зохиосон. Үгийн зохиосон байгаа. Их хэцүү үг зохиосон байсан.
Зүгээр тийм дүр мөрхтэй тэр биш тэр ишиг 11 8 тэгээд 9 дараа нь бүр 14 5 хүрчих шиг ярилцсан стандартын дууны куплетний шүлэг биш. Тэгээд тийм шүлэг хийчихэд авчирчсан нөгөөдгийг зориулах гэж зарим үгийг би тагнаж хасаа тэгээ ерөнхийд нь хэл нэлэн үглэл маягтай тийм нэг дуу. Тэрэн дээр ч өөрөө их гоё дуулсан доо тэрэн дээр. Хэ хип хоп гэдэг гал. Алаалагч би тэгээд тэр чин Латипийн Данцангийн Содномын тэр нэрийг бүгдийг дурсаж байгаа юм тийм магт дурсаад. Мөнхөлсөн тийм ээ. Гадангийн алтан хуйг одоо хөгжмийн зохиолчтой хамтарч ажилладаг олон сайхан уран бүтээлчид байдгаа. Тэгээд эдгээр уран бүтээлчдийн нэг нь бас Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн сэтгүүлч Ёлках маань байгаа. Би багтаа сонсч ирсэн алиалагчийн дууны тухай циркийн алиалагчдад зориулж бичсэн. Энэ бол бас би ер нь бол өөр алиалагчийн дуу бас ховор авах шүү ер нь те. Тэгээ энэ дууны төрсөн түүхийн талаар та бас бид бүгдэн сайхан ярьж өгөхгүй юу? Хоёр нийгэм солигдох тэр 90-ад оны ихэнх үеэр улсын цирк маань бас л одоо их эзэнгүйдэж чадaltaа уран бүтээлчд гадагшаа явдсан цирк өөрөө бүр халаалтын мөнгөж төлж дийлэхгүй байсан. Энэ үед миний эрхэм дотны найз Дондгийн зоригт одоо тэр үед улсын циркийн уран сайхны удирдагч гэдгийг айхтар албыг аваад Хөх тэнгэрийн цирк үл үдэ би тэр нэрийг сольж яж өөрөө хэлж магадгүй том уран бүтээл хийгээд тэрэнд нь би одоо тэр эхлэл төгсгөлийн үгийг бичдэг одоо зохиогч гэдэг арай хэцүүлдэ холбоос үгийг бичдэг тийм үүрэгтэйгээр орсон юм. Алтан хуйг маань энэ том хөтөлбөрийн одоо хөгжмийн найруулагчаар, хөгжмийн зохиолчоор нь ажилласныг юм баг үрдсэн юм л да. Алиалагч хүмүүст инээхийг л уриалаад байдаг боловч бидний хийх дуунд алиалагч гэж хүм юм бэ? Тэр ямар амьдралтай юм бэ? Ямар үзэл бодолтой юм бэ? Ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Гэдгийг харуулахыг зорьсон. Алтан хуйг энэ дуу хийчээр би бас айгаа зүхтаа гаргаад тэр чинь гайхалтай алдартай том хөгжмийн зохиолч маш их шүлэг голдог гэж би хожим ерэн сонсч байсан л да. Тэгээ хэд хоног таралцгүй ажилтгуу хийцсэн шүү гэн. Тэгээ утсаар дуулж очсон эхлээд надад урмын явуулчихсан. Үгүй чи шүлэг хэд ямар хайшаа юм хийцсэн юм бэ чинь зүгээр л нэг хар бор ярианы үг чи хийцсэн байж. Тэгэхээр би бас нэг үгтэй ноцолтой хүн чинь бас мочиг өгөхгүйс надаа. Үгүй энэ чинь алиалагч гэдэг чинь хамгийн ийг л бараг л тэгсэн мартла хамгийн их үнэн хүмүүс шүү дээ. Тэр нэг хамгийн энгийн шүлгийг жирийн үгээр бичдэг хамгийн мундаг баарыг жирийн шавар харуулдаг гэж Арасул Гамзатов хэлсэн шүү дээ гэл. Урдаас за тийм баха тийм бах. Тэгэхдээ чи тэр дууны төгсгөлийн өгнүүд чинь дандаа юм эргүүлэгчээр төгссөн байдгийн шүү дээ. Тэгэхээр чиний тэр юу гэдгийг чинь бодог шунхах гэдгийг чад шунхах гिचглэр цаана нэг юм дутаад ерөөсөө болохгүй ажил хэлэн. Би бас мачиг өгөхгүйсэн. Үгүй тэгвэл эн чинь Жамцын Бадраг нэг алдартай том шүлгэнд лувсан шарга айлгуу хийхтэй. Хүслэн татсан урангоо минэхөө яллаг зүрхнийг л хийцсэн шүү. Тэгэхээр тэр нэг гэдэг шиг юм хийчихгүй гэсэн. Бас тийхүү. Бас гээд мөчөөгөө өдвэр байх нь энэ тэгээд би тэр орон бүтээл хийсэн түүхтэй юм а. Тэгээд энэ дууг маань Циркус Хадга Монголиа циркийн ахлагч тэрвийн циркийн отхон алиалагчтай нэг байсан Хатанбаатар маань дуулсан. Хатанбаатар өөрөө тэр ясна алиалагч хүний бүхий л ертөнц ямар байдгүй өөрөө алиалагч юм учраас их мэдэрч сэтгэл зүрхэн өгч тэгээд дээр нь одоо тэр хей хоп гэдэг одоо циркийн гоё командууд тэрнийг шигтгэж хийсэн их гоё наалдсан байдаг л да. Ингэж л бид хоёр нэг дуу төрсөн төвхтэй тэгээд Алтан хуйг маань одоо бас л хийдэг бүтээдэг эд сайхан насан дээрээ явна. Маш олон дуу цаашаа төрнөө. Хөхрөлөө хөдөлгүй хөхасар хөлгүй тэнгисийн айлд гариг данзаг сотномын даналцж мөнхөрсөн дамайт сүнгэлийн Монгол цирк эрэндээ давтын малга этв шатв будгшин эрч мөнсөн бүтлөө эрин эдик хатасан згаатай алей Тэгэхээр манай Алтан хуйг бол дууны бүх төрөлд чигдэхэн сайн бичдэг. Тэр одоо их орны дууч бичсэн, Янаг амргийн дууч бичсэн, залуучуудын дууч бичсэн, хүүхдийн дууч бичсэн, альж дууг ерөөсөө их сайхан тэгш чанартай сайхан авьяасдаг зохиодог хүн шүү дээ. Та чинь одоо Балгаарлаа сургууль явахынхаа өмнө хүүхдийн дуунуудаа бичсэн шүү дээ.
Ер нь тэр хүүхдийн дуунууд тэр хэсэг дуунууд чи ерөөсө балгарт явахаас өмнө айхтар дуу ундарсан юм. Шийдэл тэгээд хүүхдийн тэр бөмбөг хөөрхөндөө бөмбөг бооршууны сэдэрлээ гэдэг сургууль би манай цэцэрлэг тоо заасан сургууль би орондоо дотараа гэл баахан хүүхдийн дуунууд боор тэр хүүхдийн нэвтрүүлгийн борлуулалтын цагийн юу гэдэг чи ер нь тэд нар чинь тэр үеийн хөгжмийг л сая тэрийг одоо хүүхдийн дуу таныг бич гэвүү тухайн үеийн улсын багшийн дээд сургуулийн захирал намын хорооны дараач үлээ даваа цэрэн гэж хүн байсан. Энэ хүн над дээр их том захирал хүн над дээр хөгжим бичиг дээр барьд ирсэн юм аа. Дуу зохиодог алтан уу тийм. За чи одоо хүүхдийн дуу зохиолоо энэ их хөргөн харилцаа дуу шүү. Энэ одоо их хэрэгтэй байгаа хүүхдээ авах. Даасрангой бол ер нь тийм юу ажлынхаа одоо тэр профессор том юм хаажгаар хөвшүүлэг оролдог. Тэгтээ хүүхдийн их олон хүүхдийн дунд их хөрхөн тэгээд би тэр дунд нь хийсэн. сайхан олон дуунуудыг зохиож байгаад тэгээ балгаарч сургуульд явсан. Тийм ээ? Тэгээд ерөөсө сургуулиуд төгсөөд хөгжмөд сургууль. Тийм явсан. Тэгэхээр балгаар орно гэдэг бол бас таны хувьд тийм ээ энэ хөгжмийн ертөнц бас таны хувьд бас нэг ертөнц байгаа шүү дээ. Яг бол оюутан цаг гэдэг бол мэдээж хэрэг хүний амьдралын хамгийн сайхан мөч. Тэгэхээр та балгаарт одоо байсан бас нэг үе тийм өөрийнхөө дууны уран бүтээлтэй холбоод нэг дурсвал. Хамгийн сүүлд ер нь том дуун бол халахын сайхан бүсгүйчүүд алсаас туусан дуу хоёр юм. Одоо ингэж бичээл ер нь явсан очоод бол алсаас туусан дууг чинь та ер нь явахтаа бичсэн юм. Тийм явахтаа бичсэн. Ер нь тэндээс биш. Явахтаа явна гэдгээ их хол явах нь Оросыг алгасаад бүр цаашаа балгаар явах нь. Тэгэхээр зэрэг нэг сайхан одоо алсаас дуулах юм шүү. Тийм гэдэг мэдрэмжээрээ. Тийм бас нэг манай сургуулийн нэг бүсгүй идэр байсан шиг байна. Тэгээд энийгээ мөрөөдөж алсаас дуулах юм шүү гэдэг. Төвшин жаргал гэж надтай их холбоотой нэг тийм яруу найрагч ах байсан юм аа. Тэр надаар ирж баахан шүлгүүд ийм шүлэг гэж үзүүлдэг байсан. Тэр алсаас дуусан дууг би авсан юм. Алтан хоёрын хөгжмийн их сургууль явахаас өмнө бүтээсэн бүтээлүүд ч хөгжмийн их сургууль төгсөөд өнөөдөр өчигдөрхөн хийсэн дуунууд ч их үнэтэй. Их үнэтэй. Бусад бүтээлээс нь бараг үнэтэй гэж би хэлэх гээд байна шүү дээ. Бараг үнэтэй. Тэгэхээр энэ бол өөрөө тухайн үедээ болвол яг алт гэсэн үг. Алт гэсэн үг. Тэгэхээр алт утгалаараа хувирддаг үстэй өнгөн. Хувирддаг. Тийм учраас өнөөдөр ч гэсэн тэр алт бол өнгөн хувирах боломжгүй. Эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдөр энэ үдэш бид бүхэн Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн хөгжмийн зохиолч Гадангийн Алтан хуйгийн бид бүхний сэтгэлд хоногшсон сонсох, дуулах дуртай энэ сайхан дуунуудаар хөглөгдөж студидтэй үнэхээр маш сайхан байна ингээд үргэлжлээд бас дараагийнхаа уран бүтээлчдийг би бас тайзнаа өрхийг хүсэж байна. Залуу дуучин Ням загт Баднаа Нямбуу нарыгаа тайзнаа бүгдээрээ халуун дотн алга тажилтаар ухтан авъя.
За Алтан уу багш ямар дог дуулах вүлээ? За бид хоёр 1966 зохиогч байсан Баяртай хөгтөж чамаагаа хэмээх сайхан дог бид хоёр хамтарч та бүхэнд өргөн барина. Борхийн голын усан нэ Борго хайлан долгох ши Борхон зүрхний цохилсоор болзоод чамайга мөрөднө Борхон зүрхний цохилсоор болзоод чамайга мөрөднө Зилийн голын усан нэ Зүтэгээ дагаад жирэлзэнэ Зүрхний хайртай чамайга би Зүгүүд наран домородно Зүрхний хайртай чамайга би Зүгүүд наран домородно Таны дууны уран бүтээлийн бас нэгэн одоо өвөрмөц төрөл бол жүжигийн дуу байгаа шүү дээ, тийм ээ. Амьдралын анхны хонх, унган хайр гэх манай үзэгчид сайн мэднэ. Тэгэхээр энэ жүжигийн дууг та одоо хэдийнээс бас энэ жанр руу оров тийм ээ. Нэг удаа үнэн сонины тухайн үеийн мундаг үнэн сонины нүүрэн дээр мэргэжлийн хөгжмийн зохиолч сургуульд явахаас өмнө бол их сайхан олон цоохон дууд нийтийн дуу бичижсэн нөхөр Алтан уяг. Одоо сургууль төгсөөд одоо их томорч ирэн. Тэгээд одоо нийтийн дуу бичээвэлсэн. Дандаа том хөгжим бичнэ гэж ярьдаг, явдаг одоо юм болсон. Тэр нийтийн дуугаа яагаад бичихгүй энэ чинь олон түмэн хүсэж байгаа, хүлээж байгаа. Дахиад цаашаа ямар дуу гарах нь, шинэлэг ямар дуу гарах нь гэж ингэж байгаа. Ингэж болдго юм уу гэдэг ийм ухаанаа. Шүүмж маягийн. Шүүмж маягийн тий. Тэгээд тэргээр ороод хөгжмийн холбоо 5 дахь өдрийнхаа уран сайхны зөвлөлийн хурлаар үнэн сонины тэргүүн дээр гарсан нөхөр Алтан уягийг энэ талаар нь ярилцсан. Тэгээд бүх гишүүд нөгөө л томчулч ингээ яриатлцуулсан. Усан шарав байгаа ч гэсэн л мөрд орж байгаа. Амбин сурган баяа. Би хаалганы нэг л зогсоол ингээл. Тэгээд одоо тэр энэ юм дээр анхаар нөхөр минь гэдэг их олон хүн хэлсэнтэй их сайн нийтийн дуу одоо сайхан бичдэг байсан. Одоо зав зайнда тэр нийтийн яруу найрагчтайгаа эргэж хамтар одоо сайхан дуу бичих хэрэгтэй байна. Энэ бол чамд одоо гуйж байгаа зүйл биш бид нар хөгжмийн холбооны уран сайхны зөвлөлөөс одоо үүрэг даалгавар гэж байгаа юм аа. Залуучуудтай ялангуяа залуучуудтай хандсан. Тэгтэл бас тэнцэнээс өөр юм үнэртэл одоо хөдөлмөрийн сэдвтэй бас л одоо малчтын сэдвтэй гэл ингээд нэг тийм намын гişүүдэн тийм юм ярьж л би ойлгомжтой. Ингээд энэ хурлаар орцсны дараа бол гүтгүүд эргээд би нийтийн дуугаа бичиж. Тэгээд одоо 2 дугаар хэсгийн гэх юм уу да одоо унган хайраас эсвэл давдорж гоод хэлээл унган хайр амьдралын анхны хонх дандаа залуучууд дандаа төгсөж байгаа хүүхдүүд үзэрээс манай харгийн залуус гэл одоо олон дуунууд цоврж гарсан дөө.
ерөөсө 2 хоног сургууль хийгээл 3 дахь хоног дээр нь шууд драмын театрын тайзан дээр бичүүлсэн. Симфони оркестр. Харин энийг намсраж угаа удирдсан шүү. Тэгээд энэ дуунуудыг амьдралын унган хайр эдрийг бол нарман татуулсан. Тэгээд дараа нь Дорд Самбуу найруулагч болсныхаа дараа буцхай гэж жүжиг бичиж байхдаа надад захиалсан. Батхан цэргийн яруу найрагч хэлсэн чинь Батхан цэргийн яруу найрагч дорхон маргааш нь бичээд аваад ирсэн байсан. Гэхдээ яг хүн дээр биш тийм ээ. Амтэн дээр янзаг гэх их хөөрхөн. Тэгээд энэ дуугаа бол уран сайханч одоо дуучин Болд Пүрвэ хоёроор дуулсан, их хүн төрсөн, жүжигтэй наалдсан. Иви хөөрхийн янзаг минь эргэн торонд чин ачнаар дүрээ их хөөрхөн наалдсан. Бууцсан сумны дайрыг үнэрдэж байгаа мэддэгч болоосай. Үзэгч та бүхэн сайн санаж байгаа хаа 1983 онд Санаж яваарай кинонд гол дүрийн мөнхөө тэгээд хоёр жүжигчний буюу ихэр хүний дүрийг бүтээсэн жүжигчин найруулагч Нямын Зориг ах маань өнөөдөр бас студид маань ирсэн байгаа. Тэгээд Зориг ахтайгаа бүгдээрээ уулзцгаая. За орой минь төргийа. За баярлалаа. Би улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид сурж ирсэн. Алт уяг би одоо багш гэдэг над төгсмийн онол зааж ирсэн. Тэгээд учирлаарч гэх юм уу 1983 онд өөрийнт нэлдэг Санаж яваарай киног бүтээхэд манай хөгжмийн зохиолчоор алт уяг багш ажилласан. Тэгээд кино манай Санаж яваарай биш аль нь вэ гэдэг нэртэй байсан юм. Тэгээд бас түүрээний тогтоол энэ төр гараад кино маань хасагдчих танагдаад нэрийг хүртэл өөрчлөөд аль нь гэдэг нь болоод Санаж яваарай гэдэг нэртэй болсон юм. Залуучуудын тухайн үед их олон салаа замаар явж байгаа. Ер нь би хаашаа явах уу, хөдөө явах уу, хот руу явах уу, тэр үйлдвэрт явах уу, яах вэ гэсэн эргэлдсэн бахан залуусын л тухай. Санаж байна уу гэдэг. Санаж яваарай. Тийм. Санаж яваарай гэдэг энэ кино одоо жүжигчин Зориг дээр тоглосон юм да. Тэгээ их юу надад найруулагчийн кино найруулагч нь Сэлэн Сүрэн байсан. Сэлэн Сүрэнгийн зохиол их таалагдсан. Их сайхан хөөрхөн залуучууд нь. Тэгээд энэ дуул манай гарагийн залуусын дуул тэрэнд зориулсан шал өөрчлөлттэй тийм дуу байсан байна. Аялал. Тэгсэн чинь тухайн үед чинь одоо соёлын мундаг киног үздэг үлээ шүү дээ. Киног үзээд тэгэл ерөөсөө тэр их хөрөнгө мөнгө зардлаар гарсан тэр киног чинь. Энэ кинонд тэр энэ хаашаа явах уу, олон салаа замын хаагуур нь явах уу гэдэг дэмий юу яриад байгаа. Манай залуучууд социализм марл явна. Өөр юм тийм нэг л замтай. Тэг юу яриад байгаа. Тэр дууг нь хас. Тэгээ нөгөө кино чинь бүтэн задраад хэдэн сарын ажиллалаа. Тэгээд тэр дуу шүлэгтэйгээ хасагдаад дан хөгжим нь үлдсэн. Тэгээ кинон тэгээд дан хөгжимтэй. Дан хөгжимтэй. Тэрэн дээр үлдээгээд дуулагдчих болохгүй. Тэр дуу ерөөсөө энэ дээр хэрэггүй. Ямар юмны олон зам яриад байгаа юм.
Монгол улсын төрийн шагналд Соёлынговын зэтгүүлтэн Жолны чимдэг гэж том найрагч лээ. Түүнийхүү манай киноны зохиолыг Яв Холонгоон инкэ, Чимдийн инкэ гэж хоёр том зохиолчийн хүүхэд бичсэн юм шүү дээ. За би тэг анхных нь холбираад тэр дуу чадан ядан аялж өгье. Совдран гэртагнах шинэ хотыг чиглээд сүгээр өгсөн их ёр шингсэн их газрын түмэн замд зурайж байна. Ирээдүйд хөтлөх миний зам хаалын вэ? Асыг зорсон олон замууд амьдралд өгсөн олон замууд хүслийн жигүүр дэлгэнээсээ хүрэх зам хаалын вэ? За нэг юмэрхүү. Салшгүй мөнхөө заяанise сайрон баярын гэgetуяса сарун дэлхий нараа тойрон эргэж баа сайхан айлг чамдаа хичлэн хайртайвэ Дилбэл жургасан анид зэцгөө дэлхийдээ чигэ хайрын залуу үетэй сандурдан харгаа эмийн сэтгэлээр уйраач явнаа салшгүй мөнхийн заяа холбон бирүсээ сайрон баярын шин уяаса саруу дэлхий нараа тойрон эргэж баа сайхан гарыг шамдаа хичнээн Сүрэн яруу найрагчтай бол зүгээр дуулагчд зориулсан олон сайхан дуунууд бичсэн. Тэрийг бол дуучид одоо бүгд л дуусан. Тухайн үед бол одоо цэргийн Эрдмийн театрын дуучин Гавьяат Жанчив зориулж бол одоо тэр хайрын шуухай гэж их мундаг шүлэгтэй, их сайхан шүлэгтэй. Гансарч ганцардын үйдэн эхөө ивэлэн хайрлсан шуухай минь гангийн нарнаас халхлан жүүрэн дэлгсэн шуухай минь эхөө Жанчив бол гайхалтай Гайтай. Талигаш бэлэг жаргал мэлээ халан цуган Жанчивынд очиж дандаа энийг дуулуулдаг гэсэн. Энийг дуулуулдаг. Өөрөө бэлэг жаргалж бас их хөөрхөн дуулсан дагаж Жанчив дурсан ч та тэгж ярьдаг гэсэн. Их дотоод сэтгэлээ зэмлүүлдэг их сайхан хавар дууч. Авьяаслаг дууч. Үр зөхийн өвлжөөг бол Жанчивгаа дуулаагүй болов. Ганбат их. Үр зөхийн өвлжийг Ганбат дуучинд бол зориулж одоо хэд хэдэн дуу хийсэн юм л дээ. Тэр асашөөрөө давгд орж зориулсан тэр хөхлөө юу лээ? Хөхтөө. Тийм. Өглөөний хөхлөө. Мандай цагааваса Ятрашгүй хүчин авсан
Тэгээ үр зөх. Тэгээд Ганбатар чинь тэр үр зөөхийн өвлжөө. Үлзимаа гэдэг л үү. Тий. Үлзимаага ер нь дуулсан уу? Ганбат дуулсан шүү дээ. Тий, Ганбат дуулсан. Одоо бол бандарч идэр дуулаад байгаа тий. Банзарч их сайхан дуулсан байлаа. Бас зөгсөн юм байлаа. Би сонссон. Танд ер нь юм нэртэй дуу хэр олон байдаг вэ? Нэртэй дууны тухай бас жоохон тодруулбал. Нэг их тийм нэртэй зориулсан сандсан тийм дуунууд бол байхгүй зүгээр. Юу тэр жил Монголд анх удаа Монголын радио танаас одоо манай ардын дугаар бол Хандармаа, Сүнжидмаа гэдэг шиг тийм ээ. Ийм одоо нэртэй хүнд зориулсан тийм дууны уралдаан зарласан. Тэрэнд давд орчгод би хэлсэн. Одоо хоёул нэртэй дууны уралдаанд оролцсон шүү. Ерөөсөн Монголын эмэгтэйчүүдийн Хандармаа, Сүнжидмаа эдгээрээс өөр, Долхормаа эдгээрээс өөр ямар айтайхан нэр байдаг үлээ эдгээр гэсэн чинь зүгээр надад үлзимаа гэж орж ирэхгүй юм. Монголынхаа үлзимаачуудыг л одоо алдаршуулчих хоёлоо гэсэн чинь яг зүв байна гэв. Тэгээд тэр сайхан шүлэг бичиж үлзимааг Ганбат дуулсан, их сайхан дуулсан л да. Тэгээд одоо эзэн өөрөө ер нь энэ дууг сонссоод эзэн ч гэсэн яг тэр хүнд яг зориулсан чи за яг зүгээр тэрнээс өндөө байгаа. Тийм гоё нэртэй байсан юм тийм ээ. Таны бас гэрүүлийн өмнө тийм ээ. Алтан хий бол даанч гав яста. Одоо энд бол бид одоо сайхан тархаас жаргав. Үнэхээр гав яста хүн, үнэхээр сайн хөгжимчин хүн, их сайн морин гуурч хүн. Тийм учраас бол аялал нь бол үнэхээр өөгөө болдог. Үнэхээр Монголын ард түмэн авиаслаг ард түмэн тэр авиаслаг ард түмэн дотроос авиаслаг нь болж үнэхээр бас цоройж гарчсан хэдхэн тооны дууны уран бүтээлчдийн дунд алтан уяг аа үсгээрээч бай
авиасараач аль алингаараа одоо тий ааш цангараач тэр тийм ээ. Үнэхээр сод хүн. Их баг залуугаасаа уран бүтээлийн замд орж их баг залуугаасаа түмний мэддэг дуг зохиосон гэдэг утгаараа одоо ингээ харахтаа зэрэг алтан үеч одоо юм энэ ч одоо хүүхдчин хөрөштэй гэдэг одоо тийм залуухан юм уу гэдэг. Магадгүй хийсэн бүтээсэн зүйлээрээ лувсан шаргуун хэмжээнд очсон мөртлөө тэр их багаасаа хийсэн болох тэр зэрэг өнөөгийн нас намбын хүмүүс их залуу харагдгийн шуган. Тэгээд би их баярлж явдаг үнэхээр. Та ер нь дуучтаас хэнийг онцлох вэ? Одоо жишээлбэл эстрадын тийм ээ манай одоо бас томчул байна шүү дээ. Тэгэхээр Чингисийн жаргал сайхан байна. Тийм ээ Саран туяа, Ариунаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дотор одоо жаргал сайхан тэ дуучны дуусан дуу өртчин байгаа юу? Бага. Ер нь эстрадын манай дуу цэцгэлүүлэн хөгжүүлэхэд бол одоо энэ соёл эрдэнэ Баян Монгол. Тэгээ ялангуяа Баян Монгол соёл эрдэнэд ажиллаж исэн одоо тэнд дуулж гоцол дуулж исэн одоо дууч тийм ээ. Энэ ялангуяа жаргал сайхан баяраа эднэрийг бол мартаж болохгүй шүү дээ. Аян цэцгөө оюун жим гэдэг эднэр бол их үүрэг гүйцэтгсэн шүү дээ. Маш сайхан одоо ч зарим дуунууд нь их сонсоход одоогийн дуулж байгаа дурчтаас илүү сайхан бууж идэг тийм ээ. Тэр дундаа наалсан хэв. Жаргал сайхан тэгэхэд чинь бас л дуулж исэн санагдана. Би нөгөө сургуулийн багш учраас тэгээд телевизэд ажиллаж исэн учраас нэг их сайн ойртож ажиллаж чадахгүй байсан. Дандаа дэрэгдэн ажилладаг байсан бол илүү олон дуу төрөл байсан баг тийм. Гэхдээ нэг их сайхан киноны дууг бол жаргал сайхнаар дуулсан тэр. Хангаргалсан хитэж яцхгүй харлан цингийн бава хартай химэдэсэни бохвэ Алтан овон бөргсөн тангаргаасан би нэцэхгүй гэдэг. Тэр хэдэн оны дуу? Тэр хожоо 93 4 он. 92 3 он л кино ба. Арвал цингийн баустай химэдэсэни бохвэ Саран туяад бол анх зориулж би одоо саран туяаг дөнгөж дуулаад нэрд гарч явахт нь одоо тэр зүрх үйлх юм гэдэг тий танайд одоо юу байгаа бах тийм ээ. Үйлх юм зүрх юм юунда ч үйлдэх юм билээ дээ. Энийг их гоё дуулсан яг үйлж байгаа юм шиг. Iki namay харагдаж би чамд хилээгүй Бунамай матнагч чамд яриагүй Ойдох юм зүрх минь юунда чаддаг юм билээ Ойдох юм сэтгэл минь хиндэж хитэг юм билээ Цэцэгчний хүслэн гэж бас тодруулж ярихаар ярихаас аргагүй дуу байгаа шүү дээ тийм ээ. Маш олон хүмүүс дуулсан байгаа. Анх одоо дарахны тийм ээ манай гавьяат жүжигчин гэсэн их бат маш сайхан амьдруулсан. Энэ дууг одоо бас дурсахгүй. Алтан хуйгийнх бол алтан хуйгийн өөрийг онцлогтой. Энэ бол алтан хуйгийн дуу байна. Энэ бол алтан хуйгийн аккорд байна. Энэ бол алтан хуйгийн найруулжуулга байна гэж ойлгодод байдаг. Хүн танигдаад идэв. Цэцэгчний хүслэн гэдэг дуу байна.
Алтан хоёрын дуу яарга. Энэ дуу бас л их учиртай байсан. Би телевизийн хөгжим редакцийн хариуцлагатай редактораар ажиллаж байлаа. Шинжилт зориулсан бөгөөд наадамд зориулсан ийм хоёр том баярын бишээллэр хөл тийм нэвтрүүлэг хийгддэг байсан. Тэгээ нэг тийм нэвтрүүлэг хийх гээд дархны дандаа та нар одоо энэ ойрхоноос одоо залхуурч ойрхоноос жүжигчд авлаа, дуучид авлаа. Одоо энэ тэндийн аймаг чадруудаар явсан дархныхан тэр үед нэлээд хүчтэй төв хийж гарч ирсэн. Одоо хөгжим бүжиг төгссөн Яочин ч энх хотын ч очсон байсан чинь сүүл радиогоор сонсоод байсан чинь нэг хөвлөгхэн их гоё дуулаад их нэг ядуу хоолой төмөртлөө. Тэгээд сонсон чинь манай энх хотыг дуулж ин дархны дуучин энх хот гэдэг юм. Сквадрон сүмэн цаа уруу гэж их хөөрхөн дуу гайхалтай дуулж ин өөртөө зогсон гэж хэлдэг. Тэгээ очиод дуулуулаад энх хотын концертыг бичиж явж исэн чинь ер нь нэрээ хөвлөгхэн дуулаа бүр сэтгэл буулаа. Тэгээд тэр дорн тэгтээ тэнд нэг хөгжимчин байсан юм аа. Төмөр утсаар ятгахтай төмөр утастай ятгахаар тоглодог. Тэгээд гитарчин алдар ишг гээд Бацангил гээд ингээ энэ хоёр. Тэр хоёр нэг тийм хөгжмийн номер хвчүүлсэн. Тэгтэн би бодохгүй. Энэ хот ерөөсөө үндэсний хөгжимтэйсэн байхгүй. Энэ хоёртой гуруулаа нийлэх юм бол энэ гурав ерөөсөө гайхалтай нийлэх юм байна. Тэгээд энэ ч өвчрээд энэ хотод таарсан хоолонд нь ясан. Бадарчгууд захиалсан ч за би бичнэ. За өшөө өгнө л гэжсэн. Та тэгтээ зүгээр уянгийн дуу л гэсэн. Тий, уянгийн дуу. Зэвсгчний үслэн гэдэг. Гүй. Тэгсэн чинь нэг дөрвөн хүүхэн ирчээд уулзъя. Тэг ямар хүүхнүүд үүд энэ уран сайханч дуучтал байх та за оруулч өмнөх юуг нь үзүүлээд. Над дээрсэн чинь цэцгийн үйлдвэрээс явж гэн бид нар. Тэгээ тантай уулзах гэсэн юм. Тэгээд нэг шүлэг барьсан. Энэ Тунцгийн Бадарчгаа энэ шүлгийг бичсэн цэцгчний үслэн гэдэг. Тэгээд чирнэл тэр үед ч бал мал гараагүй. Чирнэлээр бичсэн. Тэгээд нялцсан. Нэг тийм ихвцэн цаастай. Яа үндсэн шүлэг нэг хөөрхөн. Зарим нь баларцсан. Гэхдээ заавал танд өггээд манай бүсгүйчүүд бүгдээрээ тэгээд тохирсон юм байна. Тэгээд таал одоо энийг нэг яралтай бичээд манай ойд дуулуулаад. Тэгээд тэр дороо бичээ. Тэгээ энэ хотыг наашаа дуудаад телевизэн бичлэгт оруулаад энэ хот сурцсан. Нөгөө юу бол маш гоё юм таарсан. Тэгээ энэ доо ерөөсөөр дуулагдал тэр зөвхөн радиод бичүүлж амжаагүй телевизэд бичигдэхэд л таарсан шүү дээ. Дахиад мэдрэмж. Юу руу явж байна уу? Хүмүүс өөрчлөгдөж байна. Хүмүүс юунтаар амьдралаа тогтож байна уу гэдэг. Яг хөө тэр абба мабтай холбоотой гэж ярьдаг. Холбоотой ч болно шүү дээ. Абба гэдэг тухайн үедээ бас л тэр мөнгөний асуудлыг тавьж байсан байлгүй. Тухайн тэр үед нь мөнгөний асуудал бас ёс суртахууны том асуудал байж. Алтан хоёрын яг тэр мөнгө гэдгийг тавьж явах үед бол мөнгө бол эрхэмдээд чанарыг илэрхийлэх үү, хүн чанарыг илэрхийлэх үү гэдэг асуултын тэмдэгтэй байгаа үед бол Алтан хоёрыг бол бас хэлхэл ёстой үг гэж бодож шүү дээ. Хоёулаа бол одоо энэ мөчөд 1960-аад оноос эхлээд өдгөө хүртэл тийм ээ дуулагдсан сайхан дуунуудаас одоо дээжлээд ярьж байна л да. Тэгэхээр бас цаашдаа дуулагдах дуу бас ярих хэрэгтэй баг тийм ээ. Таны ер нь бодож байгаа сайхан дуу тийм ээ дууны одоо санаа юу вэ? Эхлээ зэрэг энэ дууг бол ямар ч том хөгжим зохиолч байлаа гэсэн хэрэг авьяасан л үйх юм бол ер нь биччихэл байх хэрэгтэй байна. Тэгээ шүлэг таалагдаад хүслийг баярлуулах хэрэгтэй үг дээж байх. Тэгээ ялангуяа нутаг усаа сүүлийн үед бол нутаг усаан дуулсан дуулаачдад зориулсан тийм дуунууд бол бичсэн.
хамгийн сүүлдийнх тэр одоо энэ саяхан гарсан эдонд үлээд нэг таягаач асан төмөн цагтын төмөн жаргал энэ мөнгө гэдэг юм бол хүний их одоо хамгийн үнэтэй юм аа. Энэ мөнгийг одоо ерөөсөө магтандуулсан юм байхгүй. Хоёлаа мөнгийг ганцхан мөнгийг хэн хийж чадахгүй чи л хийж чадна. За чи энийг нэг хараа гэж надад нэг мөнгө гэдэг шиг чи ястаа асуух марцсан байна. Үнэхээр асуух. Би нөгөө тэр үед нюанс гэдэг нэг хамтлаг хөөрхөн дуур дээр би даасан гарч ирсэн. Ялангуяа тэр дуучин инктивных нь орилдог дуу надад их таалагдав. Зосон мөнгө заяатай хүний бол мөнгө бие хосон мөнгө залхуу хүний хаан мөнгө дулаануудээр тосол шувуу шиг цуваад ирнэ мөнгө дурвин хэрвээ хүрвид шувуу шиг үргээд биснэ мөнгөнд дургийг хийж байхгүй мөнгө бит юм хаач байхгүй за яг энэ дөрөвт ерөөсө мөнгийг бичиж тэгэл энэ дөрвөл одоо дуулж чадах юм ба. Ямар нэг хүн гарч тайзан дээр мөнгө гэдээ орилоод ирэх юм шүү дээ. Дөрвөлөө бол хөгжилтэй орилно гэж байна. Тэгэл энэ дуу гэсэн тэр дөрөө бас энэ таарсан шүү дээ. Мөнгө гэдэг одоо жоохон өгдөр. Мөнгө аз жаргалын төлхөөрэ. Манай найзуудын зарим гэрт цочлоход юм жоохон 3 настай хөлтэй. За алтаахтай мөнгө дуулаад гэхээр мөнгө гэдэг чинь зөвүүн хэрвээ хөрвөл хийсээ дарилна тий. Алтааха харьцах хэрэгтэй мөнгөтэй бас их мөнгө дургу хэм байх уу тий. Мөнгө дургу байхгүй тий. Мөнгө аз жаргалын төлхөөрэй гэж. Money мөнгө аз жаргалын төлхөөрэй. Money мөнгө ивэн хэрвээ олбол бороо шиг намраад ирнэ мөнгө игдүн хэрвээ хүрвэл шараа шиг шуураад одно Та